Сүүлийн үед иргэд гэр байшингийн дулаалга хийхдээ материалаа буруу сонгох, суурин эсхийг дулаалгахгүй үлдээх хамгийн чухал зүйл болох агаржуулалтыг хийлгүй орхигдуулах зэрэг алдаа гаргадаг байна. Иймээс иргэдийн гэр байшингийн дулаан алдагдлыг бууруулах зорилгоор үзүүлэнгийн гэр барьж хэрхэн зөв дулаалга хийх боломжтой талаар танилцууллаа. Гэр байшин дулаалгахтаа агаар сэлгэлт хэрхэн явагддгийг тооцоолог өгөөс болж дотор агаар сэлгэлт явагдахгүй болж үүнээс үдэн барьсан гэр байшиндаа механикаар агаар сэлгэлт оруулах зэрэг нь дулаан алдагдал болдог гэнэ. За энэ мэт иргэд дулаан алдагдалтыг бууруулах тухай тодорхой мэдээлэлгүй учраас алдаа их гаргаж эд материал мөнгө төгрөгөөр хохирч үлдэх тохиолдол олон байдаг гэлээ. За иймээс Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд дулаалгын ач холбогдлыг ойлгуулах, зөв дулаалгах мэдлэгийг түгээж чанартай дулаалгаар хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ. Одоо байж байгаа амьдарч байгаа хөлбөрт нь тэд нар манай гэр хорооллынхан маань ингээд налуу газрыг тэгшлээд бетон цутгаад тэгээ тэрэн дээрээ нэг хулдаас юм уу модон шалттай ингээд амьдраад байгаа. За энэ доороосоо хаврын үед өвөл эд хөрс 2 м хүртэл хөлдсөн үед доороосоо бетон чулуунд хайрагдаж амьдардаг. Эннээсээ салах хэрэгтэй. Тийм учраас хотын гэрт зориулаад 10 см орчим одоо зузаан дулаалга шалан доор нь дэвсхийг бол манай энэ багц бол шаардж байгаа. Тэгээд энэ дээр нэг сая төгрөг орчимны зардал гарна. Монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулж битүүмжлэлийг сайжруулахад тоон болон хаалганы дулаалга хамгийн чухал гэсэн юм а. нөгөө намар нөгөө өвлийн Яг энэ гэрийн тохиолдолд бол энэ хэдхэн аргаар те дулаан буур ингээд битүүмжлэлтэй цаваг тэгээд хаалга цонхоо дулаалаад ийм одоо агаржуулалтын систем тавьж өгснөөрөө чамбай айлаас 2 дахин дулааныг бол хэмнэхийг бол ингээд хэмжилтээр нотолцоод байна. Тэгээд гэр хороолт нэлээд туршлагагүй залуу гэрүүл ч юм уу ийм айлууд бол баг муухан дулаас айлаас 4 дахин дулаахан байлгаж болж гинөө. За 4 дахин дулаалан болгосны дараа бол ямнага аваа ичж болж байгаа. Онд нь ингээд зөөл бүрийн халаагуурууд хэрглэж болно. Иргэд гэр байшингаа зөв дулааснаар дулааны хэрэглээ буурна. За дулааны хэрэглээ бууруул халаалтанд ашиглах түлшний зардал мөн буурах ач холбогдолтой юм а. За дулаалгын материалын хувьд голчлон үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа бөгөөд зарим нэг материал импортоор орж ирдэг байна. За эдгээр материалын чанарын шаардлага хангасан эрүүл мэндэд хоргүй байх ёстой гэсэн үндсэн шалгууруудыг хангаж байх ёстой гэсэн юм а. айл өрхөр амьдрах зорилттой биш. Тэнгүүд газрын